Оройн төргийн үзэгчдээ цаг хөтөлбөр зочны ярилцлагын цагаар үргэлжлээ үрж байна. За манай өнөөдрийн зочин хөдөлмөр халамж үйлчлэгээний ерөнхий газрын ажиллах хүлчний шилжит төлөвлөгөөний зохицуулалтын газрын дарга Сэретер өргөдөө оролцоо. За оройн төргий тий. За тэгэхээр хоёулаа бол энэ бүгд найрамдах Солонгос улс руу одоо энэ ажиллах хүчний бүртгэл эхэлж байгаа гэдэг өнөөдөр ийм мэдээлэл бол засагдлаа. Тэгэхээр 3 дугаар сарын 25, 26, 27-нд бол энэ бүгд найрамдах Солонгос улсад гэрээгээр ажиллах хүчний бүртгэл эхэлж байна гэж. За энэ бол маш олон иргэд их сонирхтыг. Одоо залуучууд ялангуяа. Тэгэхээр энэ талаар хоёулаа мэдээлэл өргөе. За энэ бол энэ жилийнх нь одоо яг бүртгэл эхэлж байна гэж ойлгож болох уу тий? Ер нь бол Солонгосын бүртгэл маань 3 сарын ихээр дандаа явагддаг. Тийм уламжил болоод тогтцсон. Ер нь тэгээд энэ жилийн бүртгэл маань сая 3 сарын 5-нд нөгөө HRD гээд Солонгосын хөдөлмөрийн байгууллагаас бичгэн ирээд 3 сарын 5-наас эхлээд ингээд бүртгэлийн зар явж байгаа. Яг бүртгэх өдөр нь болоод ирэхээр 25, 26, 27 гэсэн 3 өдөр бүртгэнэ. За энэ бүртгэл хийгдэхэд бол ер нь энэ жилийн бүртгэлд бол бид нэг 5-6 мянган иргэн бүртгэе гэсэн ийм төлөвлөгөөт нормтой ингээд ажиллаж байгаа. За тэгэхээр одоо бүртгүүлэх иргэд маань юуг анхаарах хэвтэй ямар бүх юм цахин болчиход байна шүү дээ манай улс чинь. Тэгэхээр яаж бүртгүүлэх яг ингээд хүмүүс одоо ингээд та бүхэн яриаг сонсоо сонирхож байгаа байх л да. Тэгэхээр тэр мэдээллүүдээ хоёлаа өгөөд яваа. За ер нь бол бүртгэл дээр бол эхний ээлжинд бол цахимаар бүртгэнэ. Цахимаар E халамж гэдэг систем байдаг шүү дээ, тий. Халамжийн систем E халамж системээр бүртгэнэ. E халамж системээр хүн өөрөө нэвтэрч ороод утсан дээр нь код хүрээд ирнэ. Тэр кодын дагуу бүртгэж ороод өөрийнхөө бүртгэлийг бол хийлгэж чинь. Эхний ээлжинд. Бүртгэл бол цахимаар явхад ерөөсөө маш амархан нэг 4-5 зүйл бүртгээл одоо бүртгэлд бол хамрагдчихна. Хамгийн гол нь тэр захин бүртгэлт хийгдэж явцдаа тэр нөгөө төлбөр төлдөг шүү дээ. $28 хураамж төлж байгаа. Тэр хураамжаа эхлээд заавал банкнд байршуулсан байх шаардлагатай. Тэр хураамжаа төлсөн байжгаад дараа нь бүртгэлдээ хамрагдахгүй хүмүүс болоод тэгэхээр нөгөө эхлээд бүртгэлдээ хамрагдаад явцдаг. Нөгөө бүртгүүлж байгаа хувцастай хураамжаа төлөх гээд банкндаа ороод нэвтрээд ингээд дунд нь нөгөө бүртгэлэн дахиад гацаад ингээд ийм евро ороод идэг. Тэгэхээр эхлээд тэр хүмүүстэй анхааруулад хэлэхэд хураамжаа тухайн банкндаа төлсөн баримтаа ил авцсан байх хэрэгтэй. Тэгж яагаад бүртгүүлэх юм бол хэдхэн ерөөсөө минут секундын дотор л бүртгүүлчихнэ. 5 зүйл бүртгүүлээд ингээд болоо. 3 сарын 25, 26, 27-нд 3 өдөр бүртгэл явагдах юм байна. За энэний дараагийн шат нь ямар шат вэ? За энэний дараагаар болоод ирэхээр 3 сарын 27 хүртэл бүртгэл явагдчихгуудаа 5 сарын 27-оос 6 сарын 26-ны хооронд хилний бэлтгэл нөгөө шалгалт явж ирнэ. За одоо тэгвэл нөгөө Солонгос руу ажиллах хүчин болж явъя гэж байгаа хүмүүс бүртгүүлсэн хүмүүс бол нөгөө энэ хооронд одоо хилнийхээ сургалт юмаа сайжруулах нь байна шүү дээ, тийм ээ? Тийм. Ер нь хилнийхээ бэлтгэлийг хангаад ер нь бол HRD-гийн буюу EFC-ийн топик гэдэг юу бол маш энгийн анхан шатны шалгуураар авж байгаа шүү дээ. Ер нь топик дотроо бол хамгийн анхан шатны шалгуурыг хангаж байгаа. Ер нь бол манай иргэд бол ингээл 4-5 мянгаар энэ олуулаа бүртгүүлдэг юм чинь тэр хүмүүс нь тэр анхан шатны сургалтанд бол төлбөрөө төлөө суугаад яг өөрсдөө явыг хүсэж байгаа л бол тэр сургалтандаа суугаад анхан шатны мэдлэгээ олоод авчих хэрэгтэй. Тэгвэл энэ хилний юунаас бол айгаа тэгээд унан гэсэн ойлголт бол ер нь гайгүй. Ер нь манайх бол гэхдээ нэг за нэг 30-аас 40% л тэнцдэг шүү дээ шалгалтанд. Тэгэхээр өөрсдөө бэлдэхгүй л байна гэсэн үг. Тийм байна тий. За ингээд 5 сар шалгалт явах нь. За ингээд дараагийн шат нь одоо 3 дугаар шат руу оръё. Тий 3 дугаар шат нь болоод ирэхээр эрүүл мэндийн үзлэг гэж бас нэг чухал юм байна. Тий ер нь 3 дугаар шат 2 дугаар шатныхаа одоо энэ Солонгосынхаа бүртгэлтэй дуусчингууд нь эрүүл мэндийн үзлэгээр орно. За эрүүл мэндийн үзлэгээр мэдээж одоо залуу хүмүүс дээр нэмээд одоо энд гадагшаа дотгошоо явъя гэж юм чи эрүүл мэндийн үзлэгт бол ер нь ихэнх нь тэнцдэг. Ер нь эрүүл мэндийн үзлэгээр унжээсэн ер нь одоо нөгөө ВЦ вирус гэж байдаг шүү дээ. Тэрнээс бусад тохиолдолд бол ерөөсөө дандаа тэнцэл явдаг тийм үгтэй. За энэний 3 дахь шатны дараагаар 4 дугаар шат нь ур чадварын шалгалт гэж зүйл нь шүү дээ. Ур чадварын шалгалт гэж зүйл дээр болоод ирэхээр ерөнхийдөө одоо Монгол Солонгосын коллеж дээр яг ерөнхийдөө өөрийнхөө үндсэн ур чадварыг шалгуулна гэсэн үг. Тэр бол ямар юу чаддیں۔ Ер нь тийм юу чаддیں۔ Хийж чаддیں۔ Яадیں гэл одоо нэг юм сэтгхүүн хэмжээний тийм ур чадварын юм логтой дасгалууд байдаг. Тэднийг ажиллаад тэр бол маш амархан ер нь бол ингээ хүн энгийн хүмүүс ер нь логкоор хийчих боломжтой тийм шалгалт авдаг. Ер нь бүгд найрамдах Солонгос улсын хөдөлмөрийн байгууллагаас энэ жил хичнээн тооны ер нь ажиллах хүчин авъя гэдэг захиалга юм аяг ирүүлчихэд байгаа юм байна. Энэ талаар таа. За тийм энэ жил болоод ирэхээр бид нэг 5-6 мянган хүн бүртгэж авъя эхний ээлжинд. За тэрэн дээрээ нэг тэндээс болоод ирэхээр бидний тооцоогоор бол нэг 2-оос нэг 2.2-оос нэг 2500 хүн тэнцэх байх гэсэн тийм
төсөөлөлттэй байгаа. Тэгээд 2000 хүн тэнцээд авахд энэ жил Солонгос бол зөвхөн аж үйлдвэрийн салбарт авч байгаа. Яг энэ жилийн хувьд бол аж үйлдвэрийн салбарт 1000 хүний квотыг бидэнд ирүүлсэн байгаа. 1000 хүн одоо манай 1000 хүний ажил бол бэлэн байна гэсэн үг. Тэгээд тэр квотын дагуу авна гэсэн үг. Тэгэхээр залуучууд маань өөрсдөө яхаар бол ер нь аж үйлдвэрийн салбарт очиж ажиллах нэ л гэж бодох хэрэгтэй. Үйлдвэр тийм дандаа тийм үйлдвэрийн чиглэлийн аж үйлдвэрийн салбаруудад бид ажиллах юм байна. 1000 залуу ажиллах нэ л гэж боддог. Би яг танд уучлаарай зүгээр нэг юм асууч. Та тэр нэг анх ингээ бүртгүүлэн тэр банкнд нэг мөнгө тушаад юм биш үү? Тэрийг ягаад одоо цахим болгоч болдгоо юм. Одоо бүх тэр угаасаа захимаар тушаана. Гараа одоо ингээл бид нар ч гэсэн машинагаа торгуулаад төлөхдөө төлөх гээд дараал ингээл банкны аппликейшнээр ингээл нэг QR үсэл төлчихөж байгаа шүү. Тийм систем байж болдгоо. Бас ягаад гэвэл одоо бид нар ч нэ цахим үндэстэн болно гээл яриад байгаа шүү. Тийм. Ер нь бол яг цахимын систем нь бол хийгдэж байгаа. Ер нь ий халамжаар дамжиж нөгөө бүртгэж байгаа учраас ий халамж руугаа ороод бүртгүүлэх явцдаа дахиад цахимаар бүртгүүлэх гэх тэгэхээр нөгөө банкаа давхар нээх асуудал гараад байгаа. Тийм учраас эхлээд банкндаа тэр $28 төлцсөн баримтаа бэлэн байлгаж байгаа юм бол шууд ий халамж руугаа халамжийн системд оронгуудаа шууд сканердад оруулж байгаа юм шиг зургийг оруулаад явчих واخгүй. Ер нь бол явандаа энэ авахын систем манай дээр одоо нэг систем том 5 модультай том систем игдэж байгаа. Тэр систем дээр бол одоо энэ Япон, Солонгос эднэр ороод ирэхээр бүх юм шууд QR-аар уншигдаад ингээд төлөгддөг болох юм. Дараа жилээс тийм болчих واخа. Японд ч бас ажиллах хүч бас явдаг тийм гэж байгаа тийм. Одоо энэ жилийн бас бүртгэл байгаа юу? Өөр одоо шинэ та мэдээлэлүүд өгвөл. За Солонгосын бүртгэл бол ингээд 3 сард эхлээд ингээд явах юм байна. Ер нь энэ хүмүүс маань одоо 3 сард бүртгүүлээ, 5 сар шалгалтаа өгөөд хэдэн сард ер нь яг одоо нөгөө захиалагч Солонгос руу явдсан юм бэ? Захиалагч тал бол ер нь 8 сараас эхлээд авдаг юм. Ер нь бол 8 сараас эхлээд хүнээ аваад ингээд ер нь аваачаад бизнес бүх юмнууд 8 сард гараад ингээд явдаг. Тэгтээ нөгөөс энэ жил одоо жишээлбэл 6000 хүн бүртгэгдчихэд 2000 хүний нөөцөд орлоо штэ. Оронгууд нь тэр 2000 хүнээс бүгд явна гэсэн ойлголт биш штэ. Бас байхгүй. Тэндээс одоо жишээлбэл урдны жил бүртгүүлсэн. Одоо түрүү жил гэхэд 3018 хүн бүртгүүлснээс 700 27 иргэн тэнцэж байгаа байхгүй юу? Шалгалтандаа тэнцээд. Энэ иргэд маань одоо ингээд бас төрөөнийхөө шатлалаар эрүүл мэндээр ингээд явж байгаа шүү дээ. Тэр иргэдээс гэхэд л одоо жишээлбэл сая 2015 онд гэхэд ерөөсөө 30% тийм 30% нь л явж байгаа жишээтэй. Тэгээд тэр иргэд чинь 26 ондоо ихэнх нь явна гэсэн үг байна. За тэгэхээр бас дандаа нөөц бүртгэлээд явж байгаа. Бүртгүүлсэн, тэнцсэн болгон бас явна гэж бас ойлгож байгаа юм байна гэсэн үг тий. Сонгогдож явна гэсэн үг шүү дээ. За хөдөлмөрийн дээр. За хоёул тоо мэдээлэл бол ер нь энэ бүгд найрамдах Солонгос улс руу 2004 оноос эхлэн яг ажиллах гаргаж эхэлсэн. Тэгэхээр ойролцоогоор би сая мэдээлэл харж байхад нэг 39 орчим мянган хүн л одоо өнөөдөр хүртэл хугацаанд ингээд ажиллах хүчин болж явсан байна гэж. Одоо ер нь яг Солонгост яг хичнээн мянган хүн яг гэрээгээр ингэж ажиллаж байгаа. Хичнээн залуус яг байна. За ер нь бол Солонгос улсад маань одоогоор бол нэг 55 мянган иргэн Монгол иргэн ажиллаж амьдардаг юм байлээ. Тэндээс нэг давхарцсан тоогоор бол 2004 оноос хойш 39 мянган иргэн ингээд давхарцсан тоогоор яг зөвхөн илгээхээр ингээд явсан байх. Тэрнээс яг одоо Монголд илгээхийн одоо яг энэ шалгалтанд ороод тэнцээд ажиллаж байгаа 3300 иргэн байна. 3300 иргэн. Тэгэхээр яг нэг 20 хэдэн жилд бол нэг 39 мянган иргэн давхарцсан тоогоор яваад 3300 иргэн бол яг одоо Солонгост яг гэрээгээр ажиллаж байна л гэсэн үг. За та яг ажил хариуж байгаа хүний яг энэ бүртгэл мэдээлэл дээр иргэдтэй бас одоо анхааруулж урьдчилж хэлэх зүйлүүд яг юу байна вэ? Бас дараа нь ингээд мэдээлэлээ сайн өргөжүүл хаана ажил залгартахгүй, бухимдал үүсэхгүй тий ингээд явчих. Гэхдээ ер нь харьцангуй одоо бол гайгүй болчихлоо юм л тий. Тэгээ яг өнөөдөр би тэгэхэд л одоо сая танаас дэд орж ирэхээс өмнө би Солонгос хэлний сургалтын байгууллагуудтай уулзсан. Улсын хэмжээнд 30. Бас энэ нэг юмнуудаж гараад нөгөө лөөр мөр явагдав. Тэгэн би нэг хулигтан тий одоо тэгэлгүй яг. Тэр мөр юмудаас бас болгоомжтой байх тий. Тийм. Тийм учраас одоо ер нь бол яг төрийн мэдээлэлтэй итгээд төрийн мэдээллийн дагуу хөдөлмөр халамж үйлчилгээний яг өөрсдийн үндсэн сайт дээр бид байршуулж байгаа. Энэ бүртгэлийнхаа ямиг тэрүүгээрээ дамжуулаад 21 аймаг 9 дүүргийнхаа сайтууд дээр нь байршуулад ингээд явж байгаа. Нэгдүгээр төрийн мэдээлэлтэй итгэх хэрэгтэй. Хоёрдугаарт нь болоод тэгэхээр таны хэлснээр элдв янзын лөөр дүртэхгүй тулд яг баталгаатай их сурвалжтай тим хүмүүстэй харилцах хэрэгтэй. Одоо ингэ юм л шүү дээ дараа. Яг энэ шалгалт Монголд явахаар тэнцүүлж өгнө гэж. Тийм. Урчилж мөнгө төгрөг авдаг тий. Манайх ч би нэг холигддаг нэг тийм нэг заллах төрлийн юм да. Ийм юмуд маш их байд юм байна. Тэрнээс бас их болгоомжлох хэрэгтэй. Одоо манай дээр гэхэд л одоо 2015 онд гэхэд л одоо 7 тим төрөл одоо цагтаа тий 2025 онд
7 тийм цагдаа дээр шалгадаа явж байгаа жишээтэй тийм нөр хүмүүсийг өөртөө итгүүлээл би одоо тэгж чадна ингэж чадна гэдээ явдаг. Тийм бол ер нь байхгүй шүү. Яагаад гэдэг юм бол яг энэ Солонгос хэлнийхээ үндсэн хэлний шалгалт гэдэг зүйлийг Солонгосын хөдөлмөрийн байгууллагын өөрсдөө ирж шалгалт авдаг. Тэр хүмүүс нь давхарддаггүй. Жил болгон ондоо хүмүүс сонгон шалгаруултанд орж ирж авдаг байхгүй. Тийм учраас одоо жишээлбэл манай одоо төрийн байгууллагаас болон Солонгосын хөдөлмөрийн байгууллагаас болон тийм одоо энэ тэрэнд нөлөөлнө гэсэн ойлголт ерөөсөй байхгүй. Тэгэхээр өөрөөсөө сургалтандаа сайн суугаад энэ топикоос хүчгэлтийн энэ асуудал байгаа юм л да ер нь бол тийм. За тийм байна. За ингээд бас энэ ажлын хүчний талаар мэдээлэл өгсөн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. За ингээд цаг хөтөлбөрийн зочны ярилцлагын цаг энэ төрөйд өндөрлөж байна. Манай өнөөдрийн зочин хөдөлмөр халамж үйлчлэгээний ерөнхий газрын ажлын хүчний шилжилт хөдөлгөөн зохицуулалтын газрын дарга Сенатор өргөдөө оролцож мэдээлэл өглөө.